4. Миний хизээч ойлгодгүй зүйл бол энэ. Үргэлж намайг хүссэн зүйлээс минь хойш татдаг гинж. Тийм болохоор л хэрэг хийгээд чоронгийн өрөөнд сууж байгаа биз гэж та бодож байна уу? Тийм ээ. Таны зөв. Гэхдээ бас таны буруу. Ихэнх хүмүүс шунал тачаал, мөнгө, үзэн ядалтаас болж гэмт хэрэг хийх юм уу дүрм зөрчдөг бол би харин зугаасах гэж тэгсэн юм. Харж байна уу? Би та нарын хэлдгээр психопат. Психопат гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэж асуух гэж байна уу? Сэтгэл судлаачид хэдэн мянган удаа надад тайлбарласан. Энэрх сэтгэлгүй, гаднаасаа сайхан харагддаг, арга залтай, өөрөөрөө бахархах дуртай, өндөр оюуны чадвартай л гин. Инээдтэй юм. Байдгал зүйл штэ гэж би тэдэнд хэлдэг. Миний амьдралын энэ хэсэг эхэлсэн тэр нэгэн өдөр рүү очиж үзэх үү? Айн гэд сонсож бай. Би зарим хүмүүсийн машинаас ч илүү үнэтэй хосоллоо өмсөд өглөө ажилдаа очиход 9 цаг 30 минут болж байлаа. Тэгэхэд би улсынхаа толгой цогтөг нэгэн том компанийн дэд ерөнхийлөгч байсан юм. Хэдхэн жилийн дараа гэхэд хамгийн дээд албан тушаалд очихоор байлаа. Гэхдээ тэр өдөр нэг л өөр байсан юм. Ажилтнууд ажлын ширээн дээрээ байхгүй, утаснууд дуурч офис дотор нэг юм болоод байлаа. Тэгтэл ойлгох чимээ сонсогдлоо. Тэд над руу нөгөө л айж алмаарсан, хүндэлсэн харцаар харцгаана. Гэхдээ өнөөдөр тийм нэг гашуудсан байдалтай байна. Хажуу тийшээ болцоож надад харууллаа. Санхүүгийн хөөхөн нэгтлэг хүүхэн шалан дээр сөхрөөд сууж байна. Гар утсаа хажуудаа хайчихж. Тэр ой гашуудлаасаа гарч чадахгүй хамаа гэж туслах маань шивнэ. Бүр 3 хоног ч унтаж чадаагүй. Өө тийм үү гэж би тоомжруу хариуллаа. Гашуудан уйлсандаа амьсгаан давхцсан байгаа тэр бүсгүйг хажууд нь шавсан хүмүүсийг би гөлрөн харлаа. Бүгдээрээ хөрөвдөлтэй амьтад юм та. Энэ хөөрхөйлөлтөй байдлын улам дэврэж байдаг. Шанал гэж юу хэлээ дээ? Энэ гариг дээрх 7.4 тэрбум хүн байхад чи ганцхан хүний төлөө уйлдаг биз дээ? Би бол тийм хүн биш. Энэ ч намайг тэднээс бүгдээс нь илүү давуу байлгадаг чанар. Би юу хийхээ сэтгэл хөдлөлтөө захируулдаггүй. Гэсэн ч би тэдний хэн жүжгийг тоглох гэж оролдлоо. Тэрэнд цэцэг захиал гэж би бүгдэд сонсогдохоор чангаар туслахтаа хэллээ. Тэгээд нөгөө эмэгтэйрүүд өгөж очоод тонгоож, эрүүг нь өргөөд, гарын барин нүдрүү нь харлаа. Үтсгэлэнтэй. Үнэхээр үтсгэлэнтэй. Бас хэтэрхий гинэн. Надад их харамсалтай байна. Нэг сарын цалинтай чөлөө аваад сайхан амьсгаав. Тэр хамаг балиар нус нулимсаа хослолд минь наагаад хүзүүгээр минь тэврээ тавлаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Тойрцогссон хүмүүс миний өгөөмрийг гайхан шагшиж шивгэнэлцгэн. Ямар сайхан сэтгэлтэй юм бэ? Ямар өгөөмөр юм бэ? Амар царайлаг юм аа гэдэл. Тэдний нүд нь гялалцж байв. Зарим нь бүр хайрын харцаар, зарим нь шуналтайгаар харна. Би ч цагаа дэмий үрээгүй бол той гэж бодлоо. Гэхдээ би аль хэдийн энэ хүүхэнд өнөө орой хань хэрэгтэй л байх таа гэж бодож байлаа. Ядах юм юу байх вэ? Өдрийн үлдсэн цагийг би удирдах зөвлөлийн хурал дээр өнгөрүүллээ. Амар урт, утгагүй. Тэд компанийн зардлыг танахын тулд үйл ажиллагаа гадаадд байршуулах миний төлөвлөгөөг ойлгосонгүй. Яагаад? Тэд үнэндээ өчүүхэн, амбицгүй амьтад, ирээдүйн өсөлт потенциалыг харж чадахгүй. Тэд хизээл харж байлаа да. Яг үнэндээ надгүйгээр нэгэнч ажилтай болж чадахгүй байсан шүү дээ. Харин эцэст нь бүх юм миний хүсснээр болов. Тэнийг амьтдыг би ятгаж дөнгөлөө. Тэр өдөр цагдаа нар хаалга өшөглөн орж ирээд буу гаргах хүртэл энэ хэрэггүй амьтдын дунд дажгүй л өдөр өнгөрч байсан юм. Бүх хүн гараа өргөж, зарим нь хашгиралдаж байв. Би юу? Чимээгүй чагналаа. Та хүн амны хэрэгээр баривчлагдлаа гэж миний нэрийг дуудлаа. Хэнийг ч алсан гэж хөвдөө. Үгүй, би нэрийг санахгүй байна. Гэхдээ царайг нь бол санаж байна. Яаж миний гарт амьсгаа нь боогдож ам гуйж байсныг санаж байна.
Сүүлийн амьсгаагаа авах тэр мөчийн ч гэсэн санч байна. Хөгжилтэй байсан шүү. Тэр адреналин, сэтгэл хөөрөл, адал явдал би яг л хаан юм шиг санагдж байсан. Би яагаад тэрнийг хүнөөс юм бол? Тийм бүдүүн тэнэг амьтанд манай санхүүгийн нягтлан шиг хөөхөн ихнэр байх эрхгүй гэж би бодсон байгаа. Магадгүй би тэрний царай, хувцас, хямдхан машиныг үзен яддаг байсан баг. Эсвэл би зүгээр л уйдсан байсан баг. Уйдсан. Төргөн зан хөдөлсөн байхдаа жаахан бодлогогүй юм хийгээд нэг хурууныхаа хэг үлдээч гэж. Харамсдаггүй гэж үү? Үгүй. Би ийм л хүн. Энэ гариг дээр 7.4 тэрбум хүн амьдарч байна. Нэг хувь нь психопатууд. 100 хүн тутмын нэг нь над шиг хүн байна. Психопат. Бид бүгдээрээ хүний амьд хүрдэг бай. Үнэн дээр би ч тэгэх ёсгүй юм. Муур хулгана болж амьдардаг хорвоод бид үргэлж муурн байдаг. Зарим нь худлаа ярьдаг, зарим нь хуурч мэхэлдэг, зарим нь хулгай лойвер хийдэг, зарим нь бусдыг гомдоодог. Тэгж гомдооснооч өөрөө анзаарахгүй. Учир нь сэтгэлийн гүндээ юу ч мэдэрдэггүй нь бидэнд байдаг нийтлэг ганц зүйл. Надад итгээрэй. Би тийм хүмүүстэй бүгдтэй таарсан. Та нар ч гэсэн. Гэхдээ 5 жилийн дараа энэ бүгд чухал биш болно. Психопат хүнийг тэд суллахгүй гэж та нар бодох байх. Гэхдээ эрх мэдэл, мөнгө байхад боломжгүй юм гэж байдгүй юм шүү дээ. Нөгөө хөөхөн бэлэвсэн хүүхэн яаж шуухан байгааг харъя байц. Дэлхий дээр 75 сая психопат хүмүүс байдаг. Та тэдний нэгтэй нь таарч байв уу?